За 3 минут бичлэг хүрч байна. Тэгээд энэ бичлэг үзээд яг магтж байгаа хүмүүс гарч ирж байгаа. Тэр хүмүүстэй баярлалаа. Гэхдээ яг үүндээ би одоогийн бичлэгүүдийг нэг тийм магтаал сонсох гэж хийдгүү. Гэхдээ мэдээж муулах гэж хийдгүү л дээ. Ягаад вэ гэхээр залуу хүн учраас надад туршлах хэвээр ахиж твших хэвээр алдаж байгаа эсвэл зөндөө байгаа. Тэрийгээ бүр өдрөө болгон мэдэрдэг. Гэхдээ шантрааж биш, сөрөөр биш. Илүү эргээр энэ зүйлийг хүлээж авах хүсдэг байхгүй юу? Би ингээд хоцорж байгааг аягүй их мэдэрдэг л дээ. Ягаад гэвэл сүүлийн хүүхдүүд гэх юм уу. Би өөрөө залуу хүн ч гэсэн яг одоо энэ 10 үедээ ингээд үе байж тээ 14, 5-аас ингээд 20 хүртэл ч юм уу. Дүүнрийн үе гэж үзвэл энэ үе дотор ч гэсэн маш их мундаг хүүхдүүд, мундаг хүмүүс маш их байна. Тэгээ миний яг хийж чаддаг зүйлээ би маш илүү сайн хийнгээ хажуугаар нь давхар суралцах хэрэгтэй. Тэгэхээр намайг юу онцгой болгоод юм бэ гэдэг зүйлээ би илүү тод зам тавиад хажуугаар нь тэр давхар замууд тавих хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг миний хийхийг хүсэж байгаа үндсэн зүйл юу юм бэ гэхээр мухар сүсгийг байхгүй болгох. Хоёрдугаар болохоор хүмүүсийг дотоод мөн чанараа явуулж илүү урт удаан амьдраасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ гол зүйлийн хажуугаар өөрийгөө хөгжүүлээд бусдад ярилцах чадвараа сайжруулахын тулд бусдад ойлгох чадвараа сайжруулахад видео хийж байгаа. Видеогийн хажуугаар одоос юу сурахыг хүсэж байна гэхээр видеог илүү чанартай хийх гэдэг скиллийг сурна. Тэр болтлоо яг хийсээр л ах болно. Яг гэвэл би зүгээр сууж байгаа тэрийг ингээ хийж сурахгүй байхгүй юм. Би алдаж үзчих сурна. Өөрийгөө ямар муу юм бэ, сул дураа юм бэ гэдгийг мэдэрч байгаа хүнд хөгжих чичээдэг байхгүй юу? Тийм болохоор яг одоо байгаа насн дээр бол яг энгийн дундаж хүнээс бол хамаагүй л хөлнөсөн. Тэрс яг одоо энэ ярьж байгаа зүйлийнхаа төлөө маш их хичээл гаргасан. Тийм. Яг одоо бол би нэг хэлэх ирэх байр суурь надад байгаа. Яагаад гэвэл ихэнх хүн яг одоо миний зарцуулсан 8 жил байтугай хэдхэн сарыг ч зарцуулж чаддгүй. Гэтэ энэ зүйл нь хэцүү болохоор биш. Хэцүү болохоор тийм биш. Зүгээр л тэд нар дотоод мөн чанар харанхуу гэдэг зүйлийг ялж чаддгүй. Дээрээс нь хитрхи тав тухай амьдралыг хүсдэг. Хуурамч амлалтууд хит их тав тух таныг эцэстээ хүлээлгэн. Хөгжил хаанаас гардаг юм бэ гэхээр зөв хөвдөлт, зөв ахис дэвшлээс гардаг байхгүй. Хэрвээ та ингээд тав тухтай зоонд байсаар л байгаа бол байр зандаа үлдэнэ. Харин тэнд өвдөөд чамааг урагшилж байгаа хүн илүү хичээж байгаа байхгүй. Гэтэ энэ бүх зүйл дээр нотлохдохгүй. Тодорхой хэмжээний амжилтын зөрүү ингээд хэн урагшилт юм бэ, хэн хойно үлддэг юм бэ, хэн байранд үлддэг юм бэ гэдэг сэдвүүдэр бол энэ сэдв яг илүү онох баха. Энэ сэдвийг гэхдээ сүүлийн үед надтай зөндөө олон жоо бас нэг тодорхой хэмжээний гоцгойд гарч ирсэн сошиалууд бас ярьж эхэлж байгаа. Өвдөлт биднийг урагшлуулнаа, бид нэр илүү өвдөх хэрэгтэй байна. Зөв өвдөлт чамайг урагшуулнаа, буруу өвдөлт бол чамайг хойш нь татнаа. Тийм болохоор зөвөр өвдөөж зөвөр урагшлыг гэсэн тийм зорилготой хичээж байгаа. Хэлсэн шүү дээ. Би яг энэ бичлэг оруулах бүхнийхээ өмнөх болно. Тэгээ би юу хийчихвэ гэсэн байгааддаг. Гэхдээ ямар ч гэсэн шатлахгүй гэж байна. Тэгсэн. Тэр магтаал хэлжсэн хүмүүстээ бүгд баярлалаа. Муулж байгаа хүмүүстээ хэлэхэд та нар муулж байгаа өгнийхээ хариуг өөрсдөө л авчихгүй бол би бол та нарт нэг муу санаагүй шүү.